За одоо бидний дараагийн их ёстой ажил болохоор сургуулийн дүрм журамд өөрчлөлт оруулах боломжийг эрэл хайлт хий. За яагаад гэхээр бид нар сая нөгөө эрх мэдэл хуульчлагдсан эрх мэдэл дээр ярихад дүрм бодвол хуульчлагдсан эрх мэдлийн нэг төрөл болчлоо тий эрх мэдэл гэдгийг заасан. Тэгэхээр энэний зорилго нь юу юм бэ гэхээр ер нь хууль дүрм журмыг хэрхэн яаж үнэлэх юм бэ? Түүнийгээ яаж сайжруулах юм бэ? Сайн хууль дүрмийг хэрхэн боловсруулах бэ гэдэг энэ аргачлалд бид нэр суралцах зорилгоор энэ үйл ажиллагааг хийж байгаамаа. Тэгэхээр бид нар сургуулийн дүрм байдаг уу? Сургуулийн дүрм байдаг үү хүүхдүүдээ? Байгаа тийм шүү дээ. Бид нар сургуулийнхаа дүрм, сургуулийн дотоод журамдаа захирагдаж энд суралцагч болж сууж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ үйл ажиллагаанд бид нар орохын тулд энэ сургуулийн маань дүрм үнэхээр бидний эрх ашигт нийцсэн хуульчлагдсан эрх мэдлийг одоо заасан ийм дүрм мөн үү биш үү гэдэгт дүн шинжилгээ хийх ийм зорилгоор энэ ажлыг хийж байгаа. Би хичээлээс хоцорсныхоо төлөө хичээлдээ сууж чадлагууд цэвэрлэгээ хийсэн. Энэ миний буруу байгаагүй. Би хяналтын ажлаа өгч чадаагүй болохоор үлрэлийн эцэд өмнө муу гарах уу гэж санаа зовж байна. Ер нь бид нар чинь янз бүрийн шалтгаанаас хоцорж штэ. Миний өглөө гэрээсээ гарахдаа халтарч унаад хувцас завардуулсан. Надад энэ үнэхээр хамсалтай байна. Сургуулийн дүрм жижиг багшийг сурагчдыг хичээлд нь оруулахгүй байх хэрэгтэй гэж заасан байдаг. Тийм болохоор би юу ч дуурч чадаагүй. Яг үүндээ энэ зөв ч юм уу буруу ч юм уу? Ингээд сургуулийн дүрм журам боловсролын тухай хуулиудаа нийцсэн тийм үү? Энэ талаар хэвлэлээ судлаад санаа бодлоо илэрхийлүүл яасан бэ? Би ижил саналтай. Энэ дүрм журмууд хэрхэн боловсруулагдаад байна? Сурагч бидэнд үдэл бодлоо тусах боломж байхгүй юм гэж үү? Дүрм журам болгон зөв сайн байж чадж гэнэ үү? Хууль болгон. Тэгвэл тэр хууль дүрм болгон маань зөв сайн байж чаддаг уу? Эсвэл буруу байна уу гэдгийг бид нэр үнэлэх энэ аргачлалд суралцах байгаа. Тэгэхээр одоо саяны видеонд юуны тухай өгүүлж байна вэ? Эдгээр сурагчдад ямар асуудал тулгарсан байна вэ? За энэ дээр одоо та нар өөрсдийнхөө бодлыг чөлөөтэй хэлээрэй. Багаараа эхлээ ярилцж байгаа. За зарим нь бас дутуу энэ төр сонсцсон байж магадгүй. Тэгээ юуны тухай өгүүлээд байгаа юм? Ямар асуудал саяны сурагчдад ямар асуудал тулгарв? Сургуулийн дотоод дүрмд хичээл цагтаа ирсэн байх ёстой гэсэн дүрм байдаг. Гэхдээ энэ хүүхдүүд нь хоол гэртээ улмаас өөрсдөөс нь шалтгааллахгүй автобус хэвтэрсэн гэж хэлсэн. Хэрвээ сургуулиас автобус байдаг байсан бол эдгээр хүүхдүүд хоцрохгүй байж болох байсан. Тэгэхээр энэ тохиолдолд бол эхний удаа гэж хэлсэн. Тэгэхээр эхний удаа санаалаад хоёр дахь удаагаас жинхэнэ арга хэмжээд тооцоо явуулж болно. Тэгэхээр сургуулийн дүрм журам өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж болж байна. Яг энэ тал дээр бол сурагч бол сурах хэрэгтэй. Мэдээж сурагч хичээлээсээ хоцрох ёсгүй. Энэ бол сургуулийн дүрм. Гэтэ хідээж сургуулийн дүрмд анги сурагч хичээлээсээ хоцорсон тохиолдолд анги шал цэвэрлүүлэх гэсэн үйл байхгүй. Мэдээж сурагч сургууль руугаа явж явах замд ямар нэгэн асуудал, хүндэтгэх асуудал гарсан байж магадгүй. Тэрийг нь харгалзаж үзэж багш нэг удаа өршөөх юм уу, уучлах гэж шийдэхгүй байж болно. Гэтэл багш өөрийн эрх ашиг ашиглан сурагчтай шийтгэл өгсөн. Тэгээд энэ нь багшийн буруу гэж. Сургууль багшийн одоо эрх мэдлээ ашиглаад тэр хуульчлагдсан эрх мэдэл хэдийгээр мөн боловч тухайн одоо суралцагчдад тохиолдсон тэр бэрхшээл саадыг нь үнэлж үзээд оруулах боломж байгаагүй юм болов гэсэн санаа гарлаа шүү дээ. Хэдийгээр хичээлд хоцрохгүй орох ёстой дүрмтэй боловч энэ тохиолдолд бид нэр яавал энийг сайжруулж болох вэ? Энэ дүрмийг ямар одоо зүйлээр өөрчилж болох вэ гэдэг ийм зүйлийг л ярих ёстой. Тэгэхээр зэрэг бид нар нэгэнт арчилсан нийгэмд амьдарч байгаа учраас бид сайн хуультай, сайн дүрмтэй байх ёстой. Учир нь арчилсан нийгэм бол хүний эрх чөлөөг дээдэлдэг, хүндэлдэг, хүнийг одоо хамгийн
хөгжлийнхаа төвд тавьдаг ийм нийгэмд. Тэгвэл ардчилсан нийгэмд амьдарч байгаа иргэд бид нар өөрсдийнхөө төлөөлөл болсон төлөөлөгчдөө сонгож тэр төлөөлөгчдөөрөө дамжуулж хуулийг хэрэгжүүлдэг. Тэдний баталсан хууль бидний амьдралд нийцсэн ийм сайн хууль байх ёстой. Тэгвэл саяны сургуулийн дүрм ийм сайн хууль дүрм болж чадсан уу үгүй юу гэдгийг цөмөрөө бодож үзцгээе. За бүгдээрээ слайд руугаа анхаарлаа хандуулцгаая. За тэгэхээр бид нар ардчилсан орны иргэн учраас хамгийн гол юм нь хууль дүрмийг өөрчлөх, шинээр батлагдсан хууль дүрмийн төсөлд санал өгөх эрхтэй байдаг. Энийг одоо ямар ч иргэн хүний эдлэх ёстой эрх юм байна. За тэгэхээр ямар хууль дүрмийг бид нар сайн хууль дүрм гэж тооцох вэ? Гэж үзэх вэ гэдэг асуудал хамгийн чухал нь. Тийж бид нар тооцож, үнэлж, сайжруулж үзээгүйгээс болоод саяны видео бичлэгэн дээр гарсан хүүхдүүдэд одоо тулгамдсан асуудал үүсэж байна. Асуудал бол энээс олж үүсэж байна гэдгийг сая бид нар ярьлаа. Тэгэхээр уг хууль дүрм маань хэрэгжүүлэх боломжтой байх ёстой нэгдүгээр. Хоёрдугаарт бид нар ямар үр дүн хүлээж байгаа нь ойлгомжтой, тодорхой байх ёстой. За зорилгодоо хүрхүүц сайн боловсруулагдсан байх ёстой. Ойлгоход хялбар бас тэгш шударга хандсан байх ёстой тэр хууль дүрм маань. За ингээд энэ маань эцэстээ юу илэрхийлэх ёстой юм бэ гэхээр тэр хувь хүний эрх хэрэгчлөө, хувийн орон зай, халдашгүй дархан байдал зэрэг үндэс зүйлстэй зөрчилдөхгүй байх ёстой. Тэгэхээр энэ бүгдээрийг саяны одоо сургуулийн дүрм маань хангаж чадж байна уу? Ингэж одоо эдгээр одоо шалгуур үзүүлэлтүүдээр бид нар тэр сайн хууль дүрм үү гэдгийг үгүй юу гэдгийг үнэлэх боломжтой юм байна, тийм ээ. Тэгэхээр бид нар цаа нөгөө хүүхдүүдэд тулгараад байгаа тэр асуудлыг аваад үзье гэхээр энэ зүйлүүд маань байна уугүй юу гэд бодож үзцгээе. Агш нь одоо та нарт X сургуулийн дүрм тарааж өгнө. Уг дүрмийг та нар судална. За энийг бол 5 минутын хугацаатай судлаад за тэгээд уг сургуулийн дүрмд юуг нь өөрчлөмөр, юуг одоо сайн байна гэж үнэлэхээр заалтууд байна вэ гэдгийг одоо хоорондоо судалсныхаа дараа ярилцсан оюуны аргачлалынхаа дагуу. За оюуны аргачлалыг сая ширээнд чинь тараацсан байгаа. Тэгэхээр тэр оюуныхаа аргачлалын дагуу сургуулийнхаа дүрмийг уншсныхаа дараа үнэлж дүгнэ. За сургуулийнхаа дүрмийг болохоор унших хугацаа 5 минут. За бид нар оюуны аргачлалынхаа дагуу X сургуулийнхаа дүрмийг үнэлж дүгнж одоо дууслаа. Тэгэхээр багийн одоо ажлууд самбарт гарсан байна. Багуудаас одоо өмнө нь тайлбарлаагүй тийм одоо сурагч гарч ирж тайлбарланаа. За нэгдүгээр багаас санчир ямар дүрм журмыг үнэлэх вэ? Суралцагчийн хичээл сургалтын үед баримтлагдгийг. Уг дүрм журмын зорилго гэж юу вэ? Сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа хэвийн явуулах эрх мэдлэг ухамсар багаас нь төлөвшүүлэх. Уг дүрм журм заавал байх шаардлагатай юу? Шаардлагатай. Яг л учир нь тодорхой дүрм баримт үед дүрм журм тохиолдолд сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдахгүй. Дүрм журм хэрэгжлээр ямар үр дүн төрөх вэ? Эзэмших боловсролоо албан ёсны хөтөлбөрийн дагуу хүлээн авснаар Монгол улсын боловсролын төвшөнд өндөр хэмжээгээр оруулна. Уг дүрм журмын давуу боловсролтой хэрэг тэгш өдөрхөө ойлгоход хэлбэр зорилгодоо хүртэх сайдар боловсруулсан уу? Сул талд нь болохоор 7 цаг 45 минут хичээл хийж байна. Нэгдсэн журмаар хичээл 8 цагт хийлээ. Харин давуу тал нь болохоор шудраг ойлгоход хэлбэр. Шудраг ойлгоход хялбар зөв боловсруулсан тодорхой хэрэгжүүлэх боломжтой. Өөрчлөх шаардлагатай юу өөрчлөх хэрэгтэй вэ? Өөрчлөх шаардлагагүй. Яагаад гэвэл өндөр дүрм журмтай байх нь сурагчдын суралцах байдлыг улам чанартай болгодог. Эдний багаас арай өөр байгаа нь өөрчлөх шаардлагатай зүйл нь юу вэ? Нэгдэх заалтыг өөрчлөн гэж үзсэн. Яагаад гэвэл хол байгаа сурагчид нь 745-аас хойш ирэх тохиол маш олон байдаг учраас ер нь өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа. За.
Тэгээ өөрчлөхийн тулд яаж өөрчлөнө? Өөрчлөлийн тулд одоо нийт сургуулийн сургалтаас санал асуулга аваад тэр хариугаа сургуулийн захиргаатай ингээд зөвлөлдөөд өөрчлөн үзсэн гэж утсан байна. За сайн байна. Манайхад болохоор хичээл сургуулийн үйл ажиллагааны хариуцлага зүйлсийг өмнөсөн. Тэгээд дараагийн насны дараа уг журмын зорилго нь болохоор бусны сурч боловсрох эрхийг хязгаарлахгүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл миний эрх бусны эрхийг хязгаарлах гэдэг үгтэй юу нэг санааныг дараагийн дараа уг дүрм журам заавал байх шаардлагатай гэхэд манай баг болохоор шаардлагатай. Яагаад гэвэл уг дүрм журам байхгүй бол сурагчдад сурч боловсрох нөхцөл бүрдэхгүй гэж хэлсэн байна. Дараагийнх нь болохоор ямар болонд хүрэх вэ гэхээр манай баг хүүхдүүд аюулгүй эрүүл тайван орчинд хичээллэх боломжтой болно. Харин давуу боловсрол талын болохоор сул талын манай баг байхгүй гэж хэлсэн. Харин сул талын болохоор давуу талын болохоор амар тайван сурч боловсрох бүсгийн одоо эрх болно. Тэгээд хэрвээ 2-1 заалтан дээр багшийн зөвшөөрлгүйгээр гар утас компьютер ашиглах зэрэг үйлдэлүүдийг хэрэглэхийг хориглоно гэсэн байгаа. Энэ болохоор хэрвээ багшийн зөвшөөрлгүйгээр гэсэн үгийг хасаад зүгээр одоо гар утас компьютерийг ашиглах үйлдэлүүдийг хориглоно гэсэн бол энэ бол сул тал болно. Яагаад вэ гэхээр бас нэг интернет мэдээллийг компьютер болон гар утаснаас авч байгаа болохоор манай багийн үнэлэх дүрм журам бол зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцох. Зорилго нь суралцагчийн хичээл сургалтын үед баримтлагтыг заавал шаардлагатай юу? Энэ нь болохоор заавал байх шаардлагатай юу гэдэгт нь заавал байх шаардлагатай. Учир нь сургалтын үйл ажиллагааг хэвэн явуулахын тулд энэ нь заавал байх шаардлагатай. Тэгээд уг дүрм журам хэрэгжснээр ямар үр дүнд хүрэх вэ? Бодит эерэг үр дүнд хүрнэ. За энэний маань давуу тал нь болохоор сурагчдад тэгш шударга бусдад хүндрэл учруулахгүй. Сул тал нь болохоор сурагчдын эрх ашгийг бүрэн хангаж чадаагүй. Эндээс юу өөрчлөх хэрэгтэй вэ гэвэл асуудалтай байгаа хүүхдтэйгээ тулж харьцах багш нар одоо удирдлагууд нь өөрчлөх саналаа хэрхэн ажил хэрэг болгох вэ гэхээр сургуулийн захиргаанд өргөдөл гаргах. Эсвэл тэгээ сурагчдаас санал авах. Одоо бид нар саяны их сургуулийн дүрмийг судлаад үнэлгээ дүгнэлт өглөө. Энэ маань яавал сайн одоо дүрм болох ёстой вэ гэдэг талаар багууд хоорондоо хүүхдүүд хоорондоо саналаа солилцлоо. Тэгэхээр энэ бид нар ер нь энэ дүрм журмыг өөрчлөх эрхтэй юм болов уу? Энэ дүрм журманд заасан заалтууд маань ямар одоо хууль дүрмтэй нийцэж бидний баримтлах ёстой, хэрэгжүүлэх ёстой дүрм болж өгч байдгийм бэ гэдэг талаар хэдүүлээ дэлгэц рүүгээ анхаарлаа хандуулъя. Тэгэхээр энэ дээр бид нар бол Монгол улсын үндсэн хуулиндаа сурагчдад сурч боловсрох хэрэгтэй. Тэр тусмаа суур боловсролыг төрөөс үн төлбөргүй олгоно гэсэн ийм одоо заалттай сурах хэрэгтэй юм байна. За мөн баг дунд боловсролын хуулинд болохоор сургуульд эцэг их асран хамгаалагчийн болон сургацчдын байгууллага ажиллаж болно гэсэн заалт бас байна. За мөн бид нар сургуулийн захирал болохоор сургууль хөгжүүлэх бодлого, хөтөлбөр төлөвлөгөө, дүрм журмыг боловсруулах хэрэгжилтийг зохион байгуулахад багш, сурагч, эцэг их олон нийтийн оролцоо түншлэлийг ханган ажиллана гэж байна. За тэгэхээр сургуулийн захирал өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд ганцаараа сургуулийн дүрмийг боловсруулж дагаж мөрдөх одоо баримт бичиг болгодгүй юм байна шүү дээ, тийм ээ. Тийм учраас бид нар багш нар ч оролцсон, сурагчид та нар ч оролцсон, эцэг эхчүүд ч оролцсон, мөн олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, олон нийтийн оролцогчид бас оролцох ёстой юм байна. За шийдвэр гаргахад багш нарын зөвлөл, заах аргын нэгдэл, багш, суралцагч, эцэг эх болон олон нийтийн оролцоог хангасан сургуулийн үйл ажиллагаа, сургалтын явц үр дүнгийн талаар нийтдээ мэдээлэх ийм эрхүү одоо үүргийг захирал маань эдэлдэг байх нэ. Тэгвэл бид нар сурагчдын төлөөлөлд энэ дүрмийг боловсруулахад оролцсон гэж байгаа учраас бид энэ дүрмд оруулах өөрчлөлтийнхаа талаар саналаа боловсруулж одоо ажиллахын тулд дөрвөн баг болж ажилланаа. За тэхийн тулд бид нар яах вэ гэхээр хууль эрх зүйн тодорхой мэдлэгтэй байх ёстой. Тэгэхээр яагаад хуулийн мэдлэгтэй байх ёстой вэ гэхээр би ямар хуулинд
юу гэж заасан эрх үүргийг эдлэх ёстой юм бэ? Үүргийг ямар үүргийг биелүүлж ямар эрхийг эдлэх ёстой юм бэ гэдгийг хуулиас судалж яаж эрх зүйн одоо ойлголттой болж яаж бид нар энэ сургуулийн дүрмийг өөрчлөх, сайжруулах ийм үйл ажиллагаа хийх юм бэ. За багш болохоор ямар эрх үүрэгтэй гэж байна вэ? За холбогдох хууль тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрм журам шийдвэрийг мөрдөх, тэдгээрийг суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд сурталчлах, суралцагчаа хуулийн хүндлэн дээдэл цахин биелүүлдэг болгох. Тэгэхээр саяны сургуулийн дүрмийг сурагч болгонд судлуулсан, түүнийг одоо тэр талаар саналыг авсан, энийг одоо эцэг эхчүүд, асран хамгаалагч нар мэдсэн байх шаардлагатай байх нь шүү дээ. Наад зах нь 7:45-д манай сургуулийн хичээл эхэлнэ. Эсвэл 8 цагт хичээл эхэлнэ. 8 цагт эхлэхээс өмнө 7:45 танаа хүүхдүүд ирсэн байх ёстой гэдгийг одоо багш нар эцэг эхчүүд, асран хамгаалагч, суралцагчдад мэдүүлсэн байх ёстой юм байна тий. За дараа нь хүүхдийн эрх ашгийг хамгаалахад эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллаж тэдэнд мэрэгжлийн зөвлөгөө тусалцаа үзүүлэх гэж байна. За энэ дээр бас одоо саяны хэлсэн та нарын эрх ашгийг өрөөсөө хамгаалсан хууль дүрм энэ сургуульд үйлчлэх ёстой юм байна гэж бид нар ойлгох юм. За багш нь боловсролын хуулийн 44-ийн 1 зааснаас гадна сургууль болон багш суралцагчийн сургалтын ажил, эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйл ажиллагааг таслан зогсоох, хориглоход биечлэн оролцох эрхийг эдлэнэ гэж байна. Тэгэхээр сургуулийн дүрм маань бидний сургалтын үйл ажиллагаа, эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх тийм заалд орсон байх ёсгүй байх нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нар одоо эдгээр хууль дүрмүүдэд заасан эрхийнхаа дагуу сургуулийн дүрмдээ өөрчлөлт оруулж яавал сайжруулах вэ гэдэг энэ асуудлыг шийдэх нэ. За тийм учраас дөрвөн баг болж хуваагдаж бид нар ажиллана. За багаас нэг гишүүн гарч ирээд аль багт одоо манайх аль багт нь орж ажиллах вэ гэдгээ шийдвэрлэнэ. За суглаараа. За одоо бид нар энд 3 дугаар баг буюу сургуулийн зөвлөлийн багийг аль баг авсан бэ? Сургуулийн зөвлөл. За тэгвэл танаа багаас бусад одоо 3 баг нь болохоор өгөгдсөн аргачлалын дагуу сургуулийнхаа дүрмд ямар өөрчлөлт оруулах вэ? Тэр нь сурагчдын баг, багш нарын баг, эцэг эхчүүдийн баг 3 энэ өгсөн асуудлын дагуу ямар одоо зүйлүүдийг оруулах вэ, ямар өөрчлөх санал байна вэ, яавал сайжруулах вэ гэдгээ саналаа боловсруулад багийн ажлаа тайлагнана. Сургуулийн зөвлөлийн баг болохоор зэрэг уг саналуудыг тайлан сонсоод аль заалтуудыг өөрчлөх нь зөв бэ, ямар заалтууд оруулах вэ гэдэг дээр саналыг хэлэлцэж шийдвэр гаргана. За ойлгомжтой юу? За ажиллах хугацаа 10 минут. Боловсролын тухай хууль болон үндсэн хуулийн заасан эрхийнхаа дагуу энэ сургуулийн дүрмийг өөрчлөх боломжтой юм байна шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр яагаад сургуулийн зөвлөл гэдэг багт энэ ажлыг бид нэр тайлагнах ёстой вэ гэхээр та нар түрүүн хэлсэн шүү дээ. Сургуулийн захиргаатай ярилцаж шийдвэрлэн, эсвэл өргөдөл гаргаж шийдвэрлэн, эсвэл сандаа өгнө гэд багууд бүгдээрээ гаргасан тийм үү? Тийм учраас сургуулийн зөвлөлд бид нар хандаж ажлаа тайлагнах нь шүү дээ. За ажилдаа орсгоо. За сайн байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд за өнөөдрийн энэ хурлаар сургуулийн сурагчдын дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах тухай яригдах болно. Тэгээд за өнөөдрийн манай хуралд сурагчдын төлөөлөл, багш нарын төлөөлөл болон эцэг эхийн төлөөлөл ирсэн байна. За тэгэхээр та бүхэн энэ дүрм журамд өөрчлөлт оруулах санал хүсэлтэд бидэрт тавина уу? За сурагчдын төлөөллийн саналыг сонсомоор байна.
Сурагчдын багаас ерөнхийдөө өөрчлөх дүрм гэвэл нэгийг нэгт заасан буюу суралцагч нь өглөөний 7:45 минутыг сургалт хүмүүжлийн ажлын эхлэл болгон уг цагаас хойш ирсэн сурагчийг хоцорсонд тооцох ба өөрчилсөн тохиолдолд тасалсанд тооцсон жижүүр багш зохих шийтгэлийг амсуулна гэсэн байна. За энэ дүрмийг хэрхэн өөрчлөх вэ? Зөвхөн хонх дуурсан цаг буюу 8 цагаас хойш ирсэн сурагчдыг хоцорсон тооцно. Шийтгэлийг хоцорсон минутаас хамааран шийтгэлийн хэмжээг сонгоно. Энэхүү өөрчилсөн дүрмийн зорилго нь болохоор хоцорсон тохиолдолд тас тавиулах бөгөөд тухайн хичээл сууж чадахгүй болно. Үүнээс хамааран сурлага мууддаг ба түүнээс сэргийлэх зорилготойгоор энэхүү дүрмийг өөрчилсөн байгаа. За энэ дүрмийн үр дүнд болохоор сурлага сайжирна, сурагчдын хоцрогдол багаснаа. Та нарын үзэж байгаагаар бол 8 цагт хичээл хэлвэл хоцрогдол ярилсан гэсэн байна. Та нар эндээ яг итгэлтэй байна уу? Яагаад тэгж бодов? Ерөнхийдөө тэгж үзэж болно. Яагаад гэвэл одоо тухайн сургуульд холоос явдаг хүүхдүүд их байгаа. Ихэвчлэн өглөөний цагаар автобус маш хол зайтай ирдэг. Одоо түүнээс хамааран зарим хүүхдүүд 7:45 гэхэд эхний автобус хөдөлдөг бөгөөд тэр автобусанд суугаад 8 даяаг амжиж ирдэг хүүхдүүд олон байгаа. Тэгээд холоос ирдэг хүүхдүүд нь ерөнхийдөө 7:45-аас хамгийн эртдээ 7:45 гэж ирэх бөгөөд ихэвчлэн 7:55-аас 8 цагийн хооронд хичээлдээ ер нь бол яг амжиж ирдэг гэж ойлгож байна. За таны саналыг хүлээн авлаа. Багш нарын төлөөллийг их гаргахаар боллоо. За та бүхнээс 2 төлөөлөл гарч ирэн өөрсдийн санал хүсэлтэд биднэрт хэлнэ үү? Сургуулийн сурагчдын дагаж мөрдөх журам хичээлийн үед болон бусад авахын ажлын үед урт ажиллах, гар утсаар ярих, хичээлээр хөгжим сонсох, гар утас компьютер ашиглах зэрэг зэрэг үйлдэлүүдийг багшийн зөвшөөрлгүй хэрэглэхийг хориглоно. Энэ нь болохоор хичээл дээр гар утас одоо хэрэглэх шаардлагатай үе бас байдаг. Гар утас болон компьютер. Тэгэхээр багшийн зөвшөөрлийг авч бас хэрэглэж болно гэсэн мөн одоо сурагч нь өглөөний 7:45 минут сургууль хүмүүсийн ажлын эхлэх цаг болон уг цагаас хойш ирсэн сурагчдыг хоцорсон ба тасалсан тооцсон гэсэн мөн жижигэр багш түүний тохирох шийдвэрлэлийг онооноо гэсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө энийг бол эсэргүүцэл байна. Учир нь гэвэл одоо 7:45-аас ирж чадахгүй сурагч бас байдаг учраас нөгөө жишээлбэл тухайн сурагчид ер нь ямар ч юм тохиолдож болно. Тийм учраас 7:45-аас биш яг хичээлийн цаг буюу 8 цагаас хойш хоцорсон сурагчдыг тасалсан болон хоцорсноор авахыг дэмжиж байна. Дэмжиж байна. Компьютер гар утас хэрэглүүлсний ач холбогдол нь яг юу вэ? Одоо багшид нэг ном байгаа. Тэгээд энэ номноос зургийг аваад дундаа тавиад хийх гэдэг ч юм уу. Хичээлээр ашиглах шаардлага. Гэтэ би энэ тэгээ дүрмдийг гаршилсан юм нь болохгүй байх юм. Багшийн зөвшөөрлгүйгээр хэрэглэхийг хориглоно гэсэн шүү дээ. Энэ болохоор багшийн зөвшөөрөл өгсөн тохиолдолд хэрэглэж болно гэсэн утгыг бас хамт агуулж байгаа шүү дээ. Сургуулийн зөвлөлд яг ингээд эдний асуудал шийдэж бололцоо ингээд хүүхдүүдийн сурагчийн ном төлөвлөсөөр өгөхгүй байгаа зүйлээс сургууль яг энэ заавал нэг гар утас хэрэглүүлэхгүй байх шаардлагатай яг энэ сурагчдын сурах нөхцөл байдлыг хангах сургуулийн зөвлөлөөс яг энэ асуудал шийдвэрлэхийн тулд яг асуудал. Гэтэ одоо та хоёрын оруулж байгаа санал чинь түрүүн анхны ярьсан саналаас шал зөрчлөө шүү дээ. Тэгээ би яг гол юуг нь ойлгохгүй байхгүй аль утгыг нь өөрчлөмөр байгаа. Сурагчдын сурах нөхцөлийг яг таатай авчиж өгдөг. Яг үгээр сурагчийн ном хүрцээ дутуу байгаа гэж байна шүү дээ. Чи нэг ангийн 30 хүүхэдтэй хүүхдийн сурагчдын одоо нэг 3-4 хүүхэд номтой байх жишээ нь юм уу. Тийм учраас сурагчийн хүрцээг учраас хүүхдүүд нь хичээлээр чадахгүй хичээл нь хоцсон. Тийм учраас гээд уцаараа номныхон зургийг авч байгаа хичээлээ бас гэж бодог учраас бас бүр байнгын уцаа олдоод байхгүй зүгээр уцаа ер нь сургуулийн авсан давж явж ашиглаж болно гэдэг юм төшөөлөж чинь Та бид өөрсдийнх нь надад нэг асуулт байна. Тухайн хүүхдийн тэр яг зөв юмд ашиглаж байгаа үг багш яаж
тэр хүүхэд буруу зүйл ашиглаж явж магадгүй. Тийм болохоор Тэгээ үнийг хаацалж өөрөөр шалтгаалж болно шүү дээ. За одоо эцэг эхийн зөвлөлийг үрж байна. Эцэгчүүдийн зөвлөлийн зүгээс энэ дөрвийг дэмжиж байна. Ягаад одоо энэ сургуулийн дөрөнд дурдсан бүх дүрмүүд ягаад зөв гэж үзсэн бэ гэвэл одоо нэг заасан сурагчлагч өглөөний 7:45 минутаас өмнө ирж сурах өөрийн бэлтгэлээ бүрэн хангаж суралцахад бэлэн болох шаардлагатай гэсэн дүрм байна. Тэгээ яагаад энэ дүрмийг биелүүлэхгүй одоо сурагчдын ирэх ашиг дээр одоо орох цагаас жоохон хойшлуулах юм уу 8:20 юм уу 8:30-аас оруулах юм одоо сургууль болох өөрийн тийм ээлжтэй 1 2 3 дугаар ээлж гэж байна. Тэгээд тэгэж хэрвээ хойшлуулах юм одоо 3 дугаар ээлжинд ордог хүүхд 7-аас хамгийн дээд нь 7-аас тарах юм бол 7:30-аас гэж тарах цаг нь оройдно. Тэгээд дээрс нь өвөл олсон учраас эрт ханах болоо. Тэгээд харихад их одоо эмэгтэй хүүхд бол илүү тийм айж эмээх тийм асуудал гарна. Тэгээд ерөө хичээлийн ойр орчин угаасаа утсаа орлон гэдэг нь ерөөсөө буруу. Тэгээд дээрс нь хүүхдийн эрүүл мэнд ч болно. Түүний эрүүл зөв төлөвшөлтөн ч гэсэн хувь нэмэр утсаа ордох байхад хувь нэмэр оруулна гэж манай эцэгхийн зөвлөл үзсэн байна. Тиймээс л энэ бүх дүрмийг ерөө сургуультай энэ чигээр нь хэвээр нь өргөжлүүлж сурагчтай илүү энэ яагаад зөв гэдгийг илүү сайнаар ойлгуулж түүнийхээ ямар нэгэн сурагчтай илүү тийм их зөвлөгөө өгч байвал энийг илүү их хэрэгжүүлж чадах юм болоо гэж манай баг үзсэн байгаа болохоор энэ журмуудыг бүгдийг зөв гэж үзсэн байна. За баярлалаа. Сургуулийн зөвлөлийн төлөөлөл маань одоо энэ хүсэлтүүдийн талаар ярилцаж санал хүсэлтэд хураад та бүхэнд нэгцэн хариу байлгуулна. За одоо бид нэр хуралдаж нэгдсэн шийдвэрт хүрэхний үр дүнд та бүхэндээ шийдвэрээ танилцуулнаа. За манай эхний хэлэлцэх асуудал бол 1-1 буюу суралцагч нь өглөөний 7:45 минутыг сургалт хүмүүжлийн ажлын эхлэл болгон уг цагаас хойш ирсэн сурагчдыг хоцорсон тооцох ба хоцорсон тохиолдолд тасалсан тооцно. За жижигүр багш зохиох шийдвэрлийг оногдуулна гэсэн байна. За энэ шийдвэр дээр бид нэр одоо ийм зүйлийг үзэж байна. За бид нэр одоо өөрсдийнхөө саналыг танилцуулнаа. 7:45 минутаас хичээл эхлэхийн хаших юм байхгүй. Учир нь амралтын өдрөөс бусад өдрүүдэд 7-аас өмнө автобус үлдээд 7:45-аас өмнө хүүхдүүд хичээл дээрж амж болно. Хоол гэртэй буюу хоцордог хүүхдүүд 7:45-аас ирэхэд хүндрэлтэй байгаа бол заавал хол сургуульд явах хэрэггүй. Тэгээд гэртэйг ойрхон буюу харьяаныхаа сургуульд явж болно. Гэхдээ хүүхдийн өслөөс шалтгаалаад хэрвээ хүүхдийн сургууль сурмаар байгаа бол үүнийг эцэг эхчүүд нь анхаарал хэмнэлт шаардлага тавьж үзэн шаардлага тавих хэрэгтэй л. Тиймээс бид энэ шийдвэрээ хасах биш өөрчлөлт оруулахар боллоо. Энэ нь юу вэ гэхээр хоцорсон сурагчид хичээлд нь оруулахгүй биш харин зохиох хариуцлагыг хүлээлгэхээр болсон. 2-1-т зааснаар хичээлийн үед болон бусад албан ажлын үед богц ажиллах, гар утсаар ярих, чихвчээр хөгжим сонсох, гар утас компьютер ашиглах зэрэг үйлдэлүүдийг багшийн зөвшөөрлгүйгээр хэрэглэхийг хориглоно. Дааш мөрдөх журам дээр бид нар өөрчлөлт оруулахгүйгээр болсон. Яагаад вэ гэхээр энүүн дээр бид нар яг ингээд ухаалаг утас ашиглаж болохгүй, яг ингээд тийм утсыг ашиглаж болохгүй гэж заагаагүй. Харин яг ингээд хичээлийн үеэр яг утсаа оролдохгүйгээр яг тухайн хичээлдээ анхааралтай ингээд анхаарлаа хандуулж өөртөө ингээд мэдлэг боловсрал суулгаж хажуунаас нь дүүгөөхгүйгээр одоо ингээд хичээлд нь төвлөрүүлж гэсэн юм. За 2-1 болохоор та бүхний харж байгаачлан ямар ч ухаалаг утсаар гэсэн үг байхгүй байгаа. Та бүхэн болохоор компьютер одоо бусад одоо энэ заасан зүйлүүдийг энэ хэсгүүдийг хаян зөвхөн ухаалаг утас гэсэн дээр дөрүүлж яриад байгаа. Хэрвээ одоо энэ бидний харин оронд нь богцоочлох, хөгжим сонсох гэдэг хэсгүүдийг энэ юунаас авч хайхаар болсон. Харин
Учир нь энэ хуулийн заалтан дээр л багшийн зөвшөөрлгүйгээр хэрэглэхийг хориглоно гэсэн байгаа. Харин багш зөвшөөрсөн тохиолдолд энэ бүхнийг хэрэглэж болно гэсэн утгатай болсон байна. Харин багш зөвшөөрсөн тохиолдолд ангид богц ажил нь хөгжим сонсно гэсэн хөгтгөн бол байж болохгүй бид нар ухаарлаа. За тиймээс гар утас ярих, тэгээд гар утсаар ярих, гар утас, компьютер ашиглах зэрэг үйлдэлүүдийг бол багшийн зөвшөөрлгүйгээр хэрэглэхийг хориглоно гэсэн залтыг хэвээр нь үлдээхээр боллоо. За би одоо шийдвэрийг уншина. Та бүхэн хүлээн зөвшөөрч үгүйгээ дараа өргөн мэдэгдэнэ үү? За сурагчид нь өглөөний 7:45 минутыг сургалт хүмүүжлийн ажлын эхлэл болгон уг цагаас хойш ирсэн сурагчдыг хоцорсон тооцох ба хоцорсон тохиолдолд дасалсан хэмээн тооцохгүйгээр харин зохиол хэмжээний шийтгэл оноо. Үүнийг дэмжиж байгаа та бүхэн гараа өргөнө. За олонхын салаар энэ залтыг хүлээн зөвшөөрсөн тулд баталсваа. За одоо дараагийн дүрэн болох 2-1 хичээлийн үед болон бусад албан ажлын үед гар утсаар ярих, гар утас, компьютер ашиглах зэрэг үйлдэлүүдийг багшийн зөвшөөрлгүйгээр хэрэглэхийг хориглоно. За энэ залтыг зөвшөөрж байвал та бүхэн гараа өргөнө. За олонхын саналаар энэ дүрэн журмыг мөн зөвшөөрсөн тул энэ дүрмийг баталсваа. За ингээд сурагчдыг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах хурлыг ингээ хаалаа. Та бүхэн хүрэлцэн ирсэнд баярлалаа. За бүгдээрээ өнөөдрийн хичээлээр хэн юу ойлгож, юу сурч мэдэж авбаа, чиний амьдралд ямар ашиг тустай байна уу, эсвэл ямар ч одоо хамааралгүй зүйл байна уу гэдэг талаар саналаа хэлэх хөвгт байна уу? Хүмүүсийн амьдралын хэв маягийн дүрмж оронд баригдаж явагддаг. Тэгэхээр хэрвээ энэ дүрмж аваа зөв зүйтэйгээр зохистой биелүүлж өөрөө ч гэсэн түүнийгээ дагаж байвал өөрт ч гэсэн хувь нэмэртэй гэдгийг би энэ хичээлээр ойлгож авсан. Өөрөө улсынхаа хууль дүрмийг сайн чарлан сэтгэж байвал тухайн хүний амьдралд нь хэрэг болно гэдэг би энэ хичээлээс сурч авлаа. Миний эрхийг зөрчсөн ямар заалт байна вэ энэ хууль дүрмд гэдгийг бид нар олж харах, түүнийгээ сайжруулж үнэлэх, цааш нь өөрсдийнхөө үзэл бодлыг, үгийг хэлж хүргэх, энд үнэлгээд өгнөлт өгөх тийм одоо чадвар мэдлэгийг бас энэ хичээлээр олж авсан байхаа гэж найдаж байна. Тэгэхээр бид нэр сая одоо хийсэн оюуны аргачлалууд маань ийм одоо чадвар дадлыг бидэнд бас өгсөн. За тэгээд саяны одоо хилцүүлгээс харахад манай сургуулийн зөвлөлийнхэн бол нэлээд сайн нухацтай ажиллаж сургуулийн дүрмд багуудын оруулж ирсэн саналыг нэг бүрчлэн хэлэлцэж өөрсдийн шийдвэрийг гаргасан явдал бол бас энэ чадвар дадлыг эзэмшиж авсан гэж ойлгож дүгнж байна.